Авлагын тооцоо хэрхэн үүсгэх вэ? Санхүүгийн менежмент хэсгээс авлагыг сонгож гүйлгээ хэсэгт авлагын тооцоо үүсгэхийг сонгоно. Нэмэх тэмдэг дээр даран бүртгэл хийх төлөвт шилжинэ. Авлагын тооцоо үүсгэхдээ харилцагчаа сонгоно. Харилцагчаа нэр код англиар хайлтгийг сонгох боломжтой. Үндсэн данснаас тохирсон дансыг сонгох. Гүйлгээний огноо тухайн гүйлгээг хийх өдрийг сонгоно. Тайлант үе буюу он сарыг тохируулна. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Гүйлгээний утгыг бичнэ. Харьцах дансаа сонгоно. Валют болон ханшин тухайн данс ямар валюттайгаас шалтгаалan шууд бөглөгдөнө. Үүний дараа нийт дүнг оруулж өгнө. Харилцагчийн кодыг оруулснаар харилцагчийн нэр гарч ирнэ. Хадгалах товчийг дарснаар амжилттай авлага үүснэ. Үүсгэсэн авлагаа бүртгэгдсэн эсхийг шалгахын тулд авлагын тооцооны лавлгаа цэс рүү орж харна. Харилцагчийн код болон гүйлгээний огноог сонгосноор хайлтгийн авлагын тооцооны дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Авлагын товчоо тайлан энэ цэсэнд авлагын үүссэн болон авлага хаасан эсэх нь тайлан хэлбэрээр хадгалагдсан байна. Харилцагчийн код болон огноог бөглөн сэргээх товчийг дарна. Мөн тайлан хэвлэн авч ашиглах боломжтой. Үүнээс гадна авлагын тооцоог хаахдаа санхүүгийн менежмент зэснээс ерөнхий журнал доторх гүйлгээ хэсэгт байрлах журналын гүйлгээгээр хийж болдог. Нэмэх товч дээр дарж бүртгэл хийх горимд шилжинэ. Гүйлгээний загварыг сонгоно. Гүйлгээний дүнгээ оруулж өгнө. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Гүйлгээний утгыг бичнэ. Хадгалах товчийг дарснаар амжилттай авлага үүснэ.